За Орхон аймгийн маань аймгийн засгийн тамгын газар салбар хяналтын газар маань байгуулагдсан байгаа. Салбар хяналтын газар маань энэ шинэ жилийг өгсөн үрдэн сэргийлэх арга хэмжээ үйлсүүдийн аж ахуй газар, мал эдлэг, эрүүл мэндийн газар, баян төсвийн холбогдох мэргэжлүүдийг хамтарсан ажлын 2 хэсэг байгуулгаад аймгийн засаг даргын А дороо 1036 тоод захирамжаар ажлын 2 хэсэг байгуулагдсан. Одоо Орхон аймагт шинэ жил өгсөн үрдэн сэргийлэх үйлчлэгийн хэн чадварлууд хийгдэж явж байна. Өнөөдөр хэн чадвар маань ажлынхаа 5 дахь өдрөө явж байна. Бидэд бол эхний өдөр ихтэй ачид эрдэнэ 10 жин чанар бүүц одоо орой тогтолцооны төвүүдийг орж байна. Бид эдийн шалгалтын гол зорилгууд энэ шинэ жилээр Орхон аймгийнхаа иргэдэд үндэсний баталгаатай чанар аюулгүй байдлыг шаардлагатай хангасан үндэсний бүтээгдэхүүнүүдэд үйлчлэх, тухайн аж ахуй нэгжид хугацаа дууссан хадгалалт тээвэртэй хурдмаас чанар аюулгүй баталгаа авсан бүтээгдэхүүн байвал тэрийг энэ болохоор буцаан татлыг хурааж авч устгах зөвлөмжүүдийг өгөх. Тэгээд шинжилгээ өгсөн эрүүл аюулгүй зөв задалтай хүмүүстэй бас шинжилгээг өгсөн ийм ажлыг хийхэд бол ингээд тал бүрийн газруудаас хамтарсан улсын байцаагчнаар нэгдсэн шалгалт явж байна. За энэ шалгалтын үр дүнд нийтлэг бас аж ахуй нэгжүүдэд зөрчил тогтолцоод байна. Эрүүл мэндийн дэвтрийн хугацаанд дууссан эрүүл ахуйн дадлын бүртгэлээ хийлгээгүй аж ахуй нэгжүүд ариутгал халдвар бүртгэлийн цаг хугацаа өдөр тутамдаа хийлгэхэд зарим нь алдаг он хийлгэсэн. За шинжилгээний буцаан татаа авалтын юмнуудаа бас төдийлөн сайн хөтлөөгүй эрүүл ахуйн дадлын бүртгэлүүд нь хангалтгүй аж ахуй нэгжүүд байна. Одоо эхнээс нь бидэд 2 албан шаардлагыг 15 заалттай богино хугацаатай гадруудаар өгөөд зөрчлүүдийг арилгах арга хэмжээнүүдийг авч байна. Буцаалт хийх газруудын бүгдийн дор нь буцаагаад одоо шинэ бараагаар сольж өгөх. Иргэдэд болохоор янз бүрийн одоо хугацаа дууссан баталгаагүй хөгс бөөгнцөр үүсэх янз бүрийн хордлогоос сэргийлэх энэтэй арга хэмжээнүүдийг тогтмол авч явж байна. Тэгээд цаашдаа бидэд энэ шалгалт маануудын 12 сарын 25 хүртэл явагдана. За энэ хооронд бас тухайн манай Орхон аймгийн иргэд маань одоо худалдааны төв болон хүнсний дэглэмээр өөрсдөө үйлчлүүлэхдээ тухайн бүтээгдэхүүнээ хугацаа, хадгалалт, тээвэрлэлийн байдал юмнуудаа сайн үзэж харж аваарай. За тэгээд энэ дагуу бас бүтээгдэхүүний хугацаа дууссан чанар аюулгүй байдлыг шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байгаа энэ төр өөрсдөө үйлдвэрлэсэн дотоодоо асуудалтай юм байл тухайн одоо хүнсний болон эрүүл ахуйн хэлтийн улсын байцаагч нарт холбогдож хандаад иргэний гомдлоо гаргаад явуулахад тэр дагуу бидэд очиод зөрчил тогтолцоог ардгаж иргэдээ бас аюулгүй зөв зохистой хүнсээр хангахад бидэд үйлчилж ажиллах болно.